Баялаг үтгэгчдийг дэмжих холбооноос санаачлан гаргасан Бүгдэр жидүү номыг танд хүргэж байна. Өргөл үг. Монголчуудын уур үнэхээр их өрсөн. Одоо ч ууртай байгаа. Бас хизээч уучлахгүй. 2018 оны сүүлч 2019 оны эхний хагас жилд монголчууд 1990 оны цагаан морин жилийнхээс дутхааргүй том тэмцэл хөдөлгөөн шудраг ёсны төлөө хувьсгал өрнүүлж түүнийхээ үр дүнгч үзлээ. Тийм ээ. Түр барьж хууль тогтоож буй өндөр албан тушаалтнууд иргэдийнхээ боломжийг ичхүүр сонжуургүй олгайлж байсан нь ил болж ил булхан эсрэг иргэд нийтээрээ дуу хоолой хүчээ нэгтгэн тэмцсэн түүхэн жил улирч байна. Монгол улс бол жижиг бөгөөд нээлттэй зах зээл бүхий орон. Уул уурхайн салбарыг тооцвол эдийн засгийг жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид нуруундаа үүрч явдаг. Хэдийгээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж буй хувь нэмрээрээ одоогоор жижиг дунд бизнесийн өчүүхэн багж нийт ажлын байрны 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Дэлхийд дахинд ч гэсэн ийм л жишг үйлчилдэг. Гэвч тэдний хамгийн том бэрхшээл нь санхүүжилт гэж ойлгож явснаас биш, яг үнэндээ шийдэх ёстой өөр олон гаруй асуудал байдгийг төр засаг олж хараагүй юм. Тун саяхны хүртэл жижиг дунд бизнес эрхлэгчид төрийн бодлогоос ангид бор зүрхээрээ чимээгүйхэн зүтгэсээр ирсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр их усүрээ бүрдүүлдэг, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бизнес эрхлэгчдийн хувьд хөл дээрээ босох үйл ажиллагаагаа өргөжүүлэх алтан боломж хэдий ч хүртээмжгүй ил тод биш байгааг тэд ярьсаар л байлаа. Түгээмэл олдог зээлийн хүүн үнэндээ жилийн 26%-аас буудаггүй, манай улсад 3% хүүтэй 5 жилийн хугацаатай жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээл олж авна гэдэг тэнгэрээс од шүүрэгтэй ажил зүйл байсан билээ. Харамсалтай нь 2016 оны сонгуулиар олон хуулж гарч ирсэн Монгол Ардын нам түүний томилсон хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрийн сайд хууль журамд өөрчлөлт оруулж жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл хүссэн аж ахуй нэгжүүдэд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгч сангийн их усүрийг огцом нэмснийхаа дараа өөрсдөө тэрбумаар нь авсан байв. Хуулийг өөрчлөх замаар ашиг олох нь грант авилга билээ. Харин Монгол улсад ийм том авилга цэцэглэн хөгжсөнийг жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн түүх харуулсан юм. Азарын хулгай олон нийтэд ил болсон. Ялангуяа баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, тус холбооны гишүүн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжин төслийн сэтгүүлчид болон Icon Цэгийн сайтын ерөнхий редактор Болор Туяа тус сайтын хамт олон технологийн давуу талаа ашиглан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас мөнгө завссан өндөр албан тушаалтнуудыг нэг нэгээр нь нотлон цувралаар хүргэж нийтэд илчлэх ажлыг түүхчилсэн юм. Ингээд улсын хурлын 14, засгийн газрын 2 сайд, нэг дэд сайдын хулгайг нотолж нийгмийн дунд жидүүчин хэмээх хил цуг бий болсон билээ. Энэ бүхэн нийгмийг үнэхээр их бухимдуулсан. Аргач үгүй биз дээ. Хар ханга аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нийт жижиг дунд үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт хүссэн дүн нь 850 сая төгрөг. Гэтэл жидүүчин дарга нар тус бүр доод тал нь 950 сая төгрөгийг хуссан байдаг юм. Энэ хулгайд холбогдсон улсын хурлын гишүүдийг авилгатаа тэмцэх газар бүрэн шалгахын тулд гишүүнээс нь дүтгэлзүүлэх шаардлагатай улсын ерөнхий прокурор хуулийн дагуу хүсэж байхад манай 76 гүрийгээд авч үлдснээрээ ард түмнийхээ өмнө бүрж том булай болсон. Өнөөдрийн байдлаар энэ хэрэгтэй холбоотойгоор улсын хурлын 4 гишүүн ялагдагчаар татагдаад буй. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сантай холбоотой энэ хэрэг Монгол улсад засаглал, авилга, шудраг бус байдал гээд нийгмийн баялагийг сорох бүгд бүтэн систем хэрхэн цэцгэлснийг гэрчилж иргэдийг сэрээсэн тул ардчилсан нийгэм шилжснээс дутахгүй чухал түүхэн үйл явдал мөн. 2015 онд жижиг дунд бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгчид хэмээн алдаршуулж, дуу хоолойг нь төр түргэхээр байгуулагдсан баялаг бүтээгчдийг дэмжих холбооны далбаан доор Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчид нэгдэв. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан цагаас хойш жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зовлон бэрхшээл тулгамдж буй асуудлыг нь яг л мөөг түүж буй мэт нэг нэгээр нь шийдэхээр цуцалтгүй ажиллаж ирсэн. Үр дүнд нь 12 жилийн дараа салбарын хуулиа шинжилж анх удаа төрөөс хөнгөлөлттэй олгодог зээл жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгчтэй хүрч эхэллээ. Мөн энэ салбарын бодлого судалгаа шинжилгээнд үндэслэгдэн шинжлэх ухаанчаар явах үндэс суурь тавигдж өргөн уудам газар нутаг даасан хэтэрсэн нийслэл хотын
баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж хурж ажиллах үндэсний хэмжээний томоохон бүтэцтэй боллоо. Ийм ч учраас өөр хойждоо түүхийн гашууныг ололт амжилттай хамт чадан ядан гэрчлэн үлдээхээр Бүгдэр жидүү номыг уншигч таны гарт хүргэж байна. Номын нэрлсэн шалтгаан бол өнгөрсөн 30 жилд манай нийгмийн бодит баялаг бүтээгч, жижиг дунд бизнес эрхлэгчид өндийг завдалгүй дарамт чагалдаар дүүрэн орчинд ажиллаж төвчээрийн хязгаарыг барсан хүн хэцүү үеийг туулж ирсэн юм. Үүний улмаас жидүү хөгждөггүй, хүнээр болон шимт хижээлийн дутагдалд орсон, өсөж өндөй чадахгүй, тийм л адхар Бүгдэр салбар болж хувирчээ. Тиймээс бид энэ номонд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүрдүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж буй эерэг өөрчлөлтүүд цаашдаа нийгмийн дундаж давхаргыг авч явдаг, жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн харж хөгжүүлэх хэрэгтэйг, жижиг дунд үйлдвэрлэлийг өрхийн үйлдвэрлэл төдийхнээр харах уу, технологийн эринд гигантуудыг төрүүлэх суурь болох уу гэд бүхий л асуудлыг зогцоор нь гаргаж тавихыг хичээлээ. Энэ донд 21 аймаг 9 дүүргийнхээ баялаг бүтээгчдийг нийгэм таниулахаар сэтгэл гарган ажиллаж галын фронтод явсан Маас агентлагийн хамт олон сэтгүүлчдийн үг баялаг бүтээгчдийг дэмжих холбооны идэвхтэй гишүүд мөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийнханд итгэснээсээ болж эд өргөжж хөл дээрээ зогсож байсан бизнесээ дампууруулж өрөнд орсон үйлдвэрлэгчдийн халуун түүхч бий. Бусад улс орноо суралцах дуршлага олон улсын жиг хандлагыг ч бид орхиогүй. Мөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хууль бус зарцуулалт нийгэмд ил болсон цагаас соёлын гавьяа зүтгэлтэн шог зураач Цогт баяр, жидүүчин гишүүд дарга нар болоод уг асуудлыг тойрсон үйл явдлуудыг уран бүтээлээр олон түмэнд байн хүргэсээр байгаа билээ. Эдгээр бүтээлээ энэхүү бэсрэг номд ашиглах зөвшөөрөл өгсөн соёлын гавьяа зүтгэлтэн шог зураач Цогт баярт чин сэтгэлээсээ талархаж буйгаа энэ башрамд илэрхийлье. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан нь үнэхээр нийгмийн захиалга байсан юм. Тэд олон удаа сануулж хэлж төрд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хүргэж хичээж байсан билээ. Харамсалтай нь эрх баригчид тухайн үед сонсоогүй. Харин одоо бид салбарынхаа эдээ бээрийг шахаж гаргасан тул хөгжлийн замд хамтдаа зүтгэж дутагдал бүхнээ засаж Монгол улсынхаа эдийн засгийг өндийлгэх хүч болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Уншигч та Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн халуун бөгөөд шинэхэн түүхийг таалан болгоож нэгэн гэрчин болно. Уншигч таны оюуны мэлмий туссан гэгээ Бүгдэр жижиг дунд үйлдвэрлэлийг өндийлгэх болтугай. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан гаргасан Бүгдэр жидүү номыг танд хүргэж байна.